Арс намаас Монгол Улсын ерөнхий шийдвэрийг шалтгаангийн батлуулаад дараах санал хүсэлтийг хөрвүүлэхээр бид шийдвэрлэлээ. Өнөөдөр эрх барьж байгаа Монгол Ардын намын 2016 оны улсын их хурлын болон орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 1-6-ад ард иргэдээ өрийн дарамтаас гаргах ер нь одоо өрийн бодлогыг зэгцлэнэ гэсэн ийм заалт байгаа. За эрх аваад бүтэн жил гаруй хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл бодит нэг ч алхам эрх баригчид хийсэнгүй. Тийм учраас бид өнөөдөр сөрөг хүчний хувьд өнөөдөр бас энэ улс оронд тодорхой нийгмийн эдийн засгийн хүрээнд асуудлыг шийдэх эрх хүчний байгуулах улс төрийн хүчний хувьд өнөөдөр бид ярилцаад Арц намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн төвч шалтгааныг батлуулаад дараах одоо энэ хүсэлт саналыг хөрвүүлж байгаамаа. За үүнийг та бүхэнд онц танилцуулъя. За Монгол хүн бүрийг нэг удаа өргөө болгох тухай энэ одоо санал хүсэлтийг хөрвүүлж байгаа. За юуны өмнө Монгол Улсын ерөнхийлөгч Арц намаас нэгдвэрч Батулга таны мөрийн хөтөлбөр иргэд сонгогчдын талархлыг хүлээж та 517.2 мянга буюу хамгийн олон санал авсан намын хамт олонны зүгээс талархал төвшүүлье. Энэ бол Арц намаас нэгдвэрч Монгол Улсын ерөнхийлөгчд иргэд итгэж байгаагийн илэрхийлэл хэмээн Арц нам үзэж байна. Аливаа сонгуул бол улс төрийн намуудын хувьд хуурам эхлэлт худал амлалт тус бодит ажил бодлогын зөв шийдэл байх учиртай. Монгол улс арчлал зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн он жилүүдэд Арц нам арчлал хүний эрх хөгжлөөний төлөө тууштай байж иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон үг хэллэх, хэвлэлний эдлэх, сурч боловсрох хөдөлмөрлөх зэрэг олон чухал суурь эрхүүдийг хамгаалж ирсэн. Гэвч иргэдээ эдийн засгийн хувьд хараад бус бүрэн эрх хөгжлөөтэй болгох шудраг хөдөлмөрийнхөө үр дүнд хангалттай сайхан амьдрах нөхцөл боломжийг төгс бүрдүүлэх нь та бидний эрхчлүүдийн бодлогын шийдэл хамтын ажиллагааны үндсэн чиглэл байх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Сонгуулийн сурчлагын хугацаанд таны очисон газар уулзсан иргэн бүр бүхий л чадлаа шавхан нойр олгүй ажиллаж байгаа ч өр зээлийн сүлжээнд гүн орж зээлээс зээлийн хооронд өрийн дарамтанд амьдарч байгаа хэлж байсныг та санаж байгаа хаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 943,668 иргэн давхарсан тоогоор 5 их найд 847 тэрбум төгрөгийн зээлтэй үүнээс 277,192 төрийн албаагчид нэг их найд 776 тэрбум төгрөгийн цалингийн зээл 228,839 ах хүндүүд 642.6 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй 502 оюутан 130.2 тэрбум төгрөгийн оюутны сургалтын зээлтэй 285,595 малчид 283.6 тэрбум төгрөгийн малчны зээлийн өртөө байна. Эдгээр зээлийн барьцаанд Монгол улсад тоологдсон 60 сая гаруй толгой мал болон орон сууц хашаа байшин эд огшил унаа тэрэг бүхэлдээ банкны барьцаанд барьцаад ирж эдийн засгийн хувьд эзэдэн захин зарцуулах хэрэггүй барьцаагчийн хараад тусныг бодит тооронд нотолж байна. Иймд та Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллах тохиолдолд хуулиар олгогдсон мөрийн эрхийнхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг Арц намын зүгээс танд санал болгож үүгээр даалгаж байна. Үүнд нэг тэтгэвэр цалин оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялагаас зөвхөн Эрдэнэс 577 хувьцаат гамны хувьцааны 2 жилийн ногд ашаас төлөхөд хүрэлцэх тооцоог бид гаргасан байгаа. Иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмших хувьцааны ногд ашгаар төлөвлөх хоёрт Монгол Улсын үндсэн хуулийн 100 зүйлийн нэгт Монгол Улсад газар түүний баялгийн ой ус амтан урмал болон байгалийн бусад баялаг гагцгүй ард түмний мэдл төрийн хамгаалтанд байрны заасныг иргэн бүрт өгөөжтэй хэлбэр хэрэгжүүлж стратеги ажил бүлгийн орд газруудын өр өгөөжөөс иргэдэд шууд хүртэх буюу уулуурхан салбарын томоохон компаниудын төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа хэлбэрээр иргэдэд зөвшөөрж ногд ашиг хуурж орлогын дотор дэх үзүүртэй болгох жиж 2015 онд батлагдсан Монгол Улсын эдийн засгийн элдод байдлын хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллагуудыг татрын өрөөс чөлөөж дэлгэр өчөж байсан татрын өрийн дарамтыг бодлого шийдвэр хэмжиж байсныг энэ бас дуртахад дата байна. Ингээд танд өнөөдөр энэ санал хүсэлтийг гардуулъя гэдэг энэ одоо Арц намын бүлэг Арц намаас төвшүүлж байгаа энэ санал хүсэлтийг ажил болгож иргэдээ өрийн дарамтаас гаргаж чадна гэдэгт танд итгэж байна. За ингээд эрхэм нэр дэвшиж Батулга танд амжилт хүсье.